Сайн манайхан алмас шанхруудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Зэрэгэлдээ ертөнцийн цаашин дугаар харахад бэлэн боллоо. Хөгжимчин амьдралынхаа хөгийг таслав. 1981 оны намар налайж айлууд цуслангаас буух дургүй ихэн аялал жуулчлал амралтаар явсан хүмүүс чорогдож байлаа. Эрх үлрэлийг зүгмсэн усны шуудал гангар гунгар дугарсаар холыг зорж байхад эрдэмт шамтсан охид хөвгүүд алсыг зорин үдүүлж байв. Намрын энэ унгайс давтагдах аж. Намар хүмүүсийн сэтгэл уурж догтлох хувцастай ажээ. Зөвлөлт холбоот усаас суралцах оюутнуудын 2 дахь цуваа маргааш авна гэд хөл хөдөлгөөхтэй байв. Майс өрн дүүдээ бэлэглэх юм ирж сансрын орос дэлгүүрээс 120 төгрөгийн бэлтгэлийн өмд цамц авч контортоо хадгалав. Өглөө дүүгээ өдөж гаргахтаа бэлэглэе гэж бодож л дээ. Өдөш бороо шивэрч богдуулын оройд будан татна. Борооны ариухан тусал газар дэлхийг ариусхан угааж ингэрэлнэ. Харин хүний сэтгэлийг үл угааж ариусгах билээ. Шүн дунд түүнд дуудлага ирэв. Майс сүрэн тэр даруй хувцслан гүйж очив. Октябрь дүүргийн төмөр замчтын байрны орцонд эмэгтэй хүний хөнөөсөн байна гэх дуудлага ирсэн байна. Хүн амны хэрэг гарсан тул онцгой анхаарч холбогдох хүмүүсийг цуглуулж усан хүн тийшээ явж очив. Хэргийн газрыг хэдийнэ хамгаалтанд авчихсан байлаа. Орц харанхуй хаалга гонгорхой. Өдөржин хүн хөлхөж байдаг орцны шат ил хулгааж. Үзлэг хийхэд тарган гэмээр махлаг бүсгүй шатны хажууд дээш харан хөвтөж байв. Шинж харсан хүчрхийлж гэмээр байдалтай байлаа. Түүнийг хүчрхийлээд амь насыг нь хөнөөсөн байна. Хэргийн газарт ирсэн хурандаа алтан гэрэл байдлыг ажиглаж байснаа энэ бүсгүйг амьсгал хураас хойно бэлгийн хүчрхийлэл үйлджээ. Маш цэрлэг үйлдэл. Ингэсэн тохиолдол Монголд хөр гараагүй юм да гэж нухацтайхан хэлж. Энэ үг тэнд байсан хүмүүсийн сэтгэлд нэгийг бодогдуулж алуурчийг заавал олох юм шүү гэсэн бодол сэтгэлийг нь хурцлжээ. Ингээд нохоо тавьсан боловч шивэрсэн бороо нундуур олигтой явж өгсөнгүй. Гэхдээ л тэд шүнжин тавьцгаав. Ганц нэгээрээ яваа хүмүн болгоныг шалгаж эхэллээ. Мөн машин тэргийг ч гэсэн шалгаж үзлэг хийв. Ингэсээр нэг л мэтгэд өвөр цайсан байна. Хилтэстээр шуурхаад зөвлөлдөлж комисс томилогдов. Майс уран, чойндон, ахмад нэргүй, гүнхөв, дид хурандаар игзэн арга хамтарч ажиллав. Урд өмнө нь ийм хачирхалтай хачин хэрэг гарч байгаагүй учраас гадаадын хүн байж болох юм аа гэж үзэж байлаа. Ирүүгийн хэргийн төвхөнд ийм явдал байдаг аж. Гэхдээ Монголд гарч байгаагүй. Өгсөн хүнтэй бэлгийн харилцаанд орно гэдэг сэтгэлд үл багтана. Шинжилгээгээр өгсний дараа хурцал үйлдэлсэн тогтоогдов. Комисс хэд хэдэн хувилбар дэвшүүлж тэр чиглэлээр ажиллав. Хамгийн гол нь гэрч олохыг хичээж байлаа. Бодолгүй байрны хаваас 3 гэрч олдсон байна. Тэд зөрүүтэй тодорхой бус зүйл мэдээлж байсан ч нэг л хүний тухай яриад байгаа нь ойлгогдож байв. Ингээд тэр хүний ерөнхий дүр төрх босож ирсэнд улам тодруулахар ажиллав. Мөн тэр хавийн бүх байгууллагаар орж тэр шүний жижүүр харуултай уулзаж саарал цувтай, босоо халмигтай, дунд зэргийн нуруутай, цайвар царайтай, зангиатай за үгүй ч хийж болох юм. Тийм нэг хүн ирж уцаар ярьсан эсэх эсвэл тийм хүнийг харсан эсхийг буйггүй асууж сургасан байна. Игч болон хүнтэй уулзаж тэмдэглэл хийж орой болгон уулзаж дүнгээ илтгэж байлаа. Ирэл болж сурсан хүн маань залуухан бололтой. Энэ нь таамаглалыг бодлоомтуулж байлаа. 40 шахсан авгайг дөнгөж 20 гаруй насны залуу хүчрхийлж амь насанд нь халтмааргүй юм. Тэгэхдээ бүр цогцостой бэлгийн харилцаанд орсон гэдг нь баймааргүй санагдаад байлаа. Ирчүүд хэлэхдээ тэр шөнө нэг залуу тэнд зогсоод хүүхэн хоргоож байсан. Гэхдээ тэр хоёр хизээ язааны хоёр шиг л байсан. Шүхэр барьсан тул хүүхний царайг юр анзаараагүй юм байна. Би дэрэгдүүр нь бүр хүүхний талаар зурж өнгөрөхөд эрэгтэйгээс нь гоё өнөртөө ус ханхалж байсан.
Намайг оройхон харж явтал тийм нэг залуу тэр байр чиглээ явж байсан. Бороо шиврээд сэрүүхтэр чийг ханхлаад түүний өмнө нь чухар барьсан таргавтар эмэгтэй явж байсан. Эргээд харсан чинь тэр хоёр хоёулаа зэрэгцээд орц руу орчих шиг болсон. Тэр залуу миний хажуугаар өнгөрөхөд арх бас сайхан үнэртэй ус унарцсан шүү. Зүсийг нь сайн мэдэхгүй байна. Бороо орж байсан учраас тэр нүрээ цовныхаа цахаар халахлах маягтай жаахан гилжиж явсан. Хүүхэн залуу хоёр маргалдчихсэн. Залуу нь их л тунирхсан байгаа янзтай хүүхнийг тэндээ орхиод хоошоо явсан. Хүүхэн араас нь явж лайхгүй юу гэж хэлэх шиг болсон. Шүн хаалга зогсон. Тэгээд цонхоор харвал тийм залуу зогсож байсан л та. Уцаар яриулчих гэхээр нь юу л байгаа аждаа гэж бодоод зөвшөөрсөн юм. Тэгсэн тэр нэг хүүхнийг аргадаад байх шиг өөртөө $1 бий гэж хэлж байсан. Жаахан архиусан бололтой харагцсан. Үнэртээ ус ханхлуулсан соёлтой байрын залуу харагдсан та. Тэгэд бороотой байсан учраас гутал нь орчихсон өвдөг цовны ханцуу нь шороо болж халтарцсан байсан. Тэгээ уцаар ярьчхаад баярлаж талархснаа ч хэлсэн. Би бодохдоо хангалуун амьдралтай залуу юм байна гэж бодсон. Гэрчүүд бүгд ингэж л нэг хүний тухай хэлээд байгааг майсран ойлгож нөхөдтэйгөө зөвлөлдөж байхад нүүр царайны ерөнхий төрхийг бичиж иймэрхүү хүн байж болох юмаа гэж үзсэн байна. Энэ үед орос цэргүүд шөнө ажилдаг, ээлж, ажлаас буудаг хүмүүс, харуул, жижүүртэй байсан орос мэрэгчлэн төмөр замд ажилдаг тэр байранд суудаг орсуудыг хүртэл сайтар шалгаад тэднийг дахин тэгж шалгах хэрэггүй гэдгийг ойлгосон байна. Ингээд майс уран нэг нөхөртөөгөө 2 шил арх авч шог зурааж байдитаа уулзав. Тоншул сэтгүүл зохиогчдын хорооны нэг давхарт байрлаж байлаа. Байдээж татгалцсангүй. Гэхдээ би чадах ятгаараа бичснийг чинь дүрслэхийг бодъё. Хойно андуу ташаан болбол гэж болгоомжлоход майсар тэр танд хамаагүй бид баримжаа авч байгаа юм гэж хэлв. Байдыг 25,000 төгрөгийн хэргийн эзэнг тодруулах гэж 25 жилийн дараа ам зураг гаргасан нь алуурчтай жигтэйхэн адил байсан гэдгийг сонсоод ийхүү хандсан байна. Иймд ч майсүрэн найдаж байлаа. Байдгийг үл таних нэг тиймэрхүү залуу зурж л дээ. Ам зургийг ажлын шуурхай зөвлөлд оруулж хэлэлцүүлж. Ямар ач холбогдол өгөхийг хэн ч итгэхгүй байлаа. Янз бүрийн л санал гарч байв. Болгоомжлох нэгэн байхад үзээд алдаа гэж зоригжуулах хүнч байв. Тэгээд тэд зургийг хувилж бүгд биетээ авч явцгаах болж. Мөрдөн байцаагч хүн өөрийн гэсэн дэг заягтайж. Ялангуяа ирүүгийн хэргийн эрен сурвалжлах хэлцийн дарга байсан Хурандаа Чулуунбат ажилтнуудаа хатуу шаардлага тавьж түүнийг ягштал хэрэгжүүлэхийг шаарддаг байлаа. Мөрдөн байцаагчийн халаас, төрөвч, тэмдэглэлийн дэвтэрт эхнэр хүүхэд нь ойртох ёсгүй. Эхнэр хүүхэдтэйч тэмдэглэл бичиг баримтаа үзүүлэх юм уу? Ажил албаа задалж ярьж болохгүй. Нууцыг чанд хадгалаа гэж шаарддаг байж. Тэр бүхэл эхнэрүүдийг нь урьж мөрдөн байцаагчийн эхнэр ямар байх тухай зохих шаардлага тавьдаг байж. Үүнийг нь бүгд л ягштал баримталж сурсан байна. Майсүрэн эхнэртэй ам зургаа үзүүлээгүй нь ёс журмыг баримталж албаа чин үнэнчээр гүйцэтгэх гэсэн ирмэлзэл байсан байна. Эхнэр нь ямар хүн хайж аваагч сонирхсонгүй. Ирэлчид сүулдэ, зах, зээл, кино үзүүрийн газрууд, автобусны буудал, нисэх онгоц, галт тэрэгний буудал, гуанз, ресторан, бүжиг цэнгэний газруудаар дахин явж байлаа. Гэхдээ зурагтаа төстэй хүн нэг ч тааралцсангүй. Ёр нь энэ зураг бодлоон тулж орхилоо. Энэ ямар нотлохой болох юм бэ? Гэх дарга наарч гарч ирэв. Шуурхай группийг муу ажиллаж гэж дараалан зэмлэж ажлаа эрчимжүүлэхийг шаардж байв. Тэд дахиад нөгөө гэрчүүдтэй уулзаж тийм хүнтэй дахиад уулзв уу, тааралцсан уу, харагдсан уу гэхэд бүгд үгүй гэж хариулв. Майсүрэн нандин зургаа сүүлчийн гэрчэд үзүүлэхэд яг мөн байна. Яг ийм хүн харагдсан гэж хариулв. Залуусыг цуглуулсан томоохон цэнгийн хийхээр майсүрэн санал гаргавал "Үгүй ийм өгөөш гэж юу байсан юм гэснээ. Хотын эвлийн хороонд тавь. Ойрын үед ийм ажил байгаа байлгүй" гэж хариулсан байна.
Оюутан залуус намрын ургац хураалтанд урт хугацаагаар явсан. Ургацын дайчилгаа босон учраас 10 сараас нааш ийм арга хэмжээг манайх зохиохгүй гэж хотын хороо хариулж. Хэрвээ ийм арга хэмжээ зохиох бол манайх төв хороотой тохиролцож хийдэг. Тэдний зөвшөөрөлгүй хийхгүй гэж үзэл суртал хариуцсан дарга нь хариулсан байна. Майс уран оройхон салхинд гарч төмөр замчдын байрны ойролцоо яв. 2 чороо аятайхан зугаалаад авсан байна. Шүн өдөөш тогтсон хідэх хүн л найс цаашаа явж байв. Харин ирэл болоод байсан хүнтэй төстэй залуу ирж явна харагдав. Намхан байшингийн булан тойрхоор нь нөгөө талаас нь тосоод очтол эргээд явчихав. Тэрч сэжиг аваа зүгтаалаа. Түүнээс өөр хэн байх вэ гэд зогс гэд ухсхив. Тэрч эргээ харангүй. Маш тактикийн тэмцээнд нэг биш удаа амжилттай гүйж байсан тул майс сүрэн энэ зүгтаагаад юу баазаах вэ гэж бодоод шүглээ өлөж зогс гэж хашгирав. Өнөөхөр ер нь гүйцэхдэггүй шинжтэй хурдалжээ. Майс сүрэн хамаг хурдаараа хөөгтөл цаатах нь бүр аслан холдох шинжтэй байв. Энэ ер нь гүйцэхдэггүй хурдан хүн гэдгийг ухаарч хамаг хүчээр араас нөхөв. Ашгүй 2 залуу цанаас нь гараад иртэл тэр чигээ өөрчлөн харааж эхлэв. Түүнийг бариад ав! Наадхаа бариад ав! гэж хашгирч шүглээ өлөв. Дэмээс илхүүсэж явсан 2 залуу хэрэг дурлан ээлдэж гарав. Энэ хооронд майс сүрэн нэгэн байгууллагын хаалбыг балбаж бараг дайрч ороод шууд утсаар нь төвдөө холбоо барьж тусламж дуудаад гүйж гарав. Өнөө 2 залуу хурдангүй өгчийг тойроо замаар эргүүлчихсэн байна. Майс сүрэн угтангүйтэл тэр нэг юм чулуутчихав. Явуу тундаа шүүрэн авбал эмэгтэй хүний цүнх байв. 3 хүн өртөөлж илдээд гүйцэхгүй алдтгийн даваан дээр эргүүлийн машин гарч иржээ. Ороод дунд машин түүнийг гүйцэхгүй бараатахгүй хоцорч байлаа. Энэ юу н шүнийн чөтгөр байхаа ийм хурдан гүйдэг хүн үтсэнгүй гэж халаглаж байв. Сүүлдээ машин яган хүний төмөр хайс дайрч дөтөлж очиход нөгчин албан газрын өндөр хашаа руу авирч гараад алга болчихлоо. Бүгд бууж хашааг бүслэн тал талаас нь зэрэг даван ортол зөрүүд нэг талаар нь давж харанхууд алга болчихов. Жолооч ганцаараа хөөж дөхөж очоод яган хүний хайс дайрч арайхийн барьж авсан байна. Нөхтөн жараас нь уван цуван гүйж ирэв. Майс сүрэн жижигхэн хар цонх барьж ирээд хамгийн түрүүнд ямар хурдан амт юм бэ гэж гайхав. Гэтэл тэр хаа хамаагүй эмхтэй хүн дээрэмдэж цүнхийг нь булааж гүйцэхдэггүй алга болсон байна. Тэгээд санамсаргүй майс сүрэнтэй таарч ингэж цугтааж байсан тэр гэж. Тэрэг нь урд тэнхилгээ эвдсэн тул ахаад алдчихгүй тулд гавлаж аваад 2 талаас нь зурж авчирчээ. Энэ бол ердийн хулгайч төдийгүй олон удаа хүлийн хурдаар зайлж чадсан нэг юм байж. Майс сүрэн төв хороонд асуудал тавьбал намын төв хорооны нарийн бичгийн дарга адиад асуудал тавиа. Тэнд шийднэ. Бид татгалцахгүй гэсэн нааштай хариулт өгсөн байна. Гэтэл адиад дарга зөвлөлт холбоод улсад ажиллаар явчихсан мүд ирэхгүй гэсэн байна. Ашгүй яг энэ үед Чехийн шилдэг эстрад хамтлаг ирж тоглолт хийхээр болж. Энд залуус олноороо ирэх нь ойлгомжтой. Яаж сэжигтний олж харах вэ гэдгээ бүгд зөвшөлдсөн байрлалаа хувааж ав. Тоглолт Монголын үйлдвэрчдийн эвлэлийн ордонд болох байв. Ордны даргаас зөвшөөрөл авч их танхимын байдал, орох, гарах хаалга, үлхүүр, мухлаг, шат, тайзны ар өнцөг болгонд байрлаж хяналт тавихаар болж. Гадуур зарлал дуугч радио телевизээр сурталчилж том балкад зурагч намрын Улаанбаатарын гудамж талбайг чимж байв. Үсэн хүлээсэн тоглолт болохоос 2 цагийн өмнө цагдаа нар ордонд оров. Зарим нь гадаа үүдэнд үлгүүрийн тэндч зогсож ажиглалт хийв. Зурагтаа төстэй хүн ирсэнгүүд сэтгэл гонсох шиг болж. Нөхтөн жих танхимд дүүрэн хүмүүсийг хөшгөний араас харцгаав. Энэ нь ч үр дүнгүй болсон байна. Удалгүй тоглолт эхлэв. Хэдэн минутын дараа ахиад майс сүрэн хөшгөний араас үзэгчдийг ажиглаж байтал урд хэсгийн 3 дугаар эгнэнд том төстэй залуу сууж буй харагдав. Ахиад сайн харавал их л нүдэн дунаад байв. Майс сүрэн нөхрөө дагуулж гараад их танхимын хажуугийн хаалгаар сэмхэн орж дөхөж очиод харавал ам зурагтай усны тус шиг адилхан байлаа. Майс сүрэн үзэгчд дундуур гитэж очиод үл таних нөхрийг суугдан авч та наашаа ирдэ гэд босгов. Тэр эсрэг үтсэн ч үгүй, юм асуусан ч үгүй,
чимээг бүхэн санаа алдах шиг болсон байна. Хөгжмийн уянга нүргийн хөгжиж баялсан дуу чимээг сэжигтэн өөрт орхин гарав. Тусгай өрөөнд оруулж бичих баримтыг ин шалгахад хөгжимчин бүр зөвлөлт холбоо дуусаад төгссөн боловсралтай соёлтой нэг юм байв. Та нар андуураад ах шиг байна гэж сэжигтэн их л тайван хинэггүй хэлв. Хинтээ андуурлаа гэж та хэлв. Бодвол та сайн мэдэж байгаа юм байна гэд майсвар нөгөө зургийг харуулж энэ хүнтэй андуурмаар адилах юм аа да гэж хэлв. Зураг хөгжимчин хоёр дэндүү адилхан аж. Сэжигтэн ч өчиг мэдүүлгээ боловсралтай, соёлтой хүн шиг ярддаг зангаргалгүй өгч хэрэгэ хүлээсэн байна. Тэр орой найз хүүхэнтэйгээ гэрт нь жаах юм ууж наргиж хамт хонох гэтэл цаатхан дургуутсжилтэй. Дагуулж гараад гэртээ аваачиж хонох гэтэл бас л ийлтгэхнэр татгалцсан байна. Тэр гадаа тунирхан найз бүсгүйгээ орхиод өөр нэг таньдаг бүсгүүрийгөө явж бороо шивэрч хөл татарчээ. Урд нь махлаг гуайлаг биетэй залуутар бүсгүй явах нь залуугийн хүслийг ориглуулж орхисон байна. Тэр дөнгөж 21 настайч гэлээ нас бий гүйтсэн авгааг сонирхож орцонд нь зэрэг шахан мураад оролдож эхэлсэн байна. Бүсгүй ийлтгэхнэр татгалзахад залуу амийг нь барьж бэлгийн хүчирхийлэл үлдсэн байна. Хөдлөхгүй болохоор нь босоод явж гаж. Ийм л явдал болсон байна. Майсврын оройхон гэртээ иртэл эхнэр нь сайхан хоол игээд хүлээж байлаа. Ахмад тортой бэлтгэлийн хувцас сая л гэртээ авчирч эхнэртээ өгөв. Энэ юу юм гэвэл дүүд чинь бэлгэлэх гээд орц зэлгүүрээс авсан юм. Одоо л чүлээ гарлаа хүнээр явуулъя гэхэд ашгүй дээ нөгөө хүнээ олцохоо юу? Ямар хүн ирээд байв да? Гэхдээ нь тиймээ барьсан. Хөө хэн барьсан юм гэд асуухад би барьсан юм гэд Ахмад өврөөсөө ам зургаа саяль харуулж энэ хүн гэхэд нь эхнэр нь ганц хараад "Хүн чин Балтан л байна. Арай үгүй байлгүй дээ" гэж гайхсан байна. "Чи таньдаг юм уу?" гэж асуухад "Танилгүй яах вэ? Тэр манай сургуульд ирдэг. Бид ч тэдний байгууллагаар очдог юм шүү дээ" гэд эхнэр нь хоолоо халуун дээр нийтээ гэж ширээнд нь урьсан байна. Хэрвээ майсврын ёс журмыг зөрчиж эхнэртэй зургийг харуулсан бол алерт гэмтэн барих байж. Гэхдээ тэр 33 хоног нойр холгүй хөөцөлдөн байж ноцтой гэмтэн барьсан юм. Хуулийн дээд хэмжээ оноож гүйцэтгсэнийг хожим сонсоод тэмээл санаа алджээ. Энд хүрээд өнөөдрийн дугаар өндөрлөлөө. Дараагийнхаа дугаараар эргэн баяртайгаар уулзцгаая.